Увс аймагт 8 дугаар сард болсон онцлог үйл явдлууд. Увс аймгийн Үлгийн сумын 60 жилийн ой тохиолоо. Алдарт Байтах бүгдийн тулгуурлалтанд эх орныхоо төлөө алтай амиа өргөсөн Монгол Улсын баатар Бэгзийн Геваны төржүүлсэн нутаг Увс аймгийн Үлгийн сум үүсэн байгуулагдсны түүхт 60 жилийн ой тохиолоо. Түүхт 60 жилийн ойгоо тэмдэглээ өнгөрүүлж байгаа Үлгийн сумд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар соёлын төвийн барилгын их засвар, спорт цогцлборын барилга, сумын төвд 1.2 км бетон хавт зам, гэрэлтүүлэг явган хүний зам, ногоон байгууламж, наадмын талбай зэрэг томоохон бүтээн байгуулалтууд өрнөж улсын комисс хүлээлгэн өгөхөд бэлэн болоод байна. Түүнчлэн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт 25 сая төгрөгөөр эрүүл мэндийн төвд тоног төхөөрөмж нийлүүлэгдэх юм а. Сум болон өрхийн эмнэлгүүдэд цахим эрүүл мэндийн төслийн тоног төхөөрөмж гартууллаа. Монгол Улсын засгийн газар эрүүл мэндийн яам болон Дэлхийн банкны санхүүжилтээр цахим эрүүл мэндийн төсөл Увс Хөвсгөл аймагт хэрэгжиж байна. Төслийн хүрээнд Увс аймгийн 19 сум өрхийн эмнэлгүүдэд компьютер, принтер, тог баригч, хурууны хээ уншигч зэрэг тоног төхөөрөмжүүдийг гартуулан өглөө. Энэхүү төсөл нь цаашид эрүүл мэндийн салбарыг 100% цахим мэдээлэл шилжүүлэх зорилготой юм а. Ойр Түмэн 2019 олон улсын язгуур урлагийн их наадам боллоо. Монгол туурхтны олон зуун жилийн туршид хадгалж хамгаалж ирсэн хөөмий бие биелгээ, икэл, товшуур, туйл хайлах зэрэг язгуур урлаг болон соёлын бүх төрлүүдийг өвлөгч, уламжлагч нарыг нэгэн дээвэр хуран цуглуулж, язгуур утгаар нь сэргийн хөгжүүлэх хойж үедээ өвлүүлэн үлдээх зорилготой соёлын солилцооны болон Монголоос урдчлах зорилго бүхий Ойр Түмэн 2019 олон улсын язгуур урлагийн их наадам Увс аймгийн түргэн сумд байрлах онцгийн тасархай компани жуулчны баазад 14 дахь удаага зохион байгуулагдлаа. Оросын улбаны улсын төрийн думын гишүүн Увс аймагт айлчиллаа. Айлчлалын хүрээнд Оросын улбаны улсын төрийн думын гишүүн аймгийн удирдлагуудтай уулзаж, мал аж ахуйн чиглэлээр хамтран ажиллаж, халимыг үржлийн малыг нутгшуулах төслийг хэрэгжүүлэх, цаашид хөдөө аж ахуйн чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо. Энэ үеэр аймгийн засаг дарга Батсайхан Увсын часарган хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах санал тавилаа. Засаг даргын орлогч Нэмсанбуугаар ахлуулсан ажлын хэсэг сумдад ажиллалаа. Аймгийн засаг даргын орлогч Нэмсанбуу, газрын харилцаа барилгын хот байгуулалтын газрын дарга Инкватор нараар ахлуулсан ажлын хэсэг баруун түрүүн тис 100% Хяргас, Малчин, Улаан гомб, Түргэн, Давс, Цагил сумдад ажиллаж, улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж буй хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцсан, хяналт шалгалт хийж, барилга угсралтын ажлыг эрчимжүүлэх тал дээр үүрэг чиглэл өгч ажиллалаа. Хөрөнгө оруулалт хөгжлийн болгох төлөвлөлтийн хэлтсийн дарга Батөрөөлтөөр ахлуулсан ажлын хэсэг сумдад ажиллалаа. Аймгийн засаг даргын хамгаалын газрын хөрөнгө оруулалт хөгжлийн бодох төлөвлөлтийн хэлтсийн дарга Батөрөөлтөөр ахлуулсан ажлын хэсэг Өмнөгов, Үлгий, Завхан, Зүүн хангаа Бөхмөрөн сумдад ажиллалаа. Энэ үеэр улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцсан, хяналт шалгалт хийж, барилга угсралтын ажлыг цаг хугацаанд чанартай хийж гүйцэтгэх үүрэг чиглэл өгч ажиллалаа. Түмэн Тэмээний баяр 2019 наадам боллоо. Увс аймгийн Завхан сум 1973-1980 онуудад Тэмээн сүргээ төмд хүргэж байсан бөгөөд 30 жилийн дараа 3 дахь удаага Түмэн Тэмээний баярыг өргөн дэлгэр тэмдэглэлээ өнгөрүүллээ. Завхан сум 2018 оны жил эцсийн мал тоолгоор 124,820 толгой мал тоолуулж, үүнээс 10,522 тэмээ тоолуулсан Увс аймагтай буюу баруун бүстэй Тэмээн сүргээрээ тэргүүлсэн амжилт юм а. Увс аймгийн Шигшээ баг үндэсний цомын хүрэл медаль хүртлээ. 2018 оны үндэсний цом тэмцээний аварга Увс аймгийн Шигшээ баг дээд шатны хүрэл медалийн төвд Дорнод аймгийн Багтай өвчрээ тааран тоглож, нэг тэгээр хожиж сүүлийн 5 жил тасралтгүй медаль байранд шалгарлаа. Хүрэл медалийн үнэтэй голыг 85 дахь минутанд Увс аймгийн 9 дугаартай хагас хамгаалагч төр тогтох орууллаа. Аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн өргөтгсөн чуулган боллоо. Монголын эмэгтэйчүүдийн холбооны Увс аймгийн салбар зөвлөлөөс аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн өргөтгсөн чуулганыг 8 дугаар сарын 14-ний өдөр зохион байгууллаа. Чуулганы үеэр Монголын эмэгтэйчүүдийн холбооны удирдах зөвлөлийн тэргүүн их туяа ажлын тайлгаа танилцуулж, бүтэц зохион байгуулалтын талаар нээлттэй санал хурааж, Увс аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн дараагаар Эрдэнэ сүрэн 100% саналаар сонгогдлоо. Мөн эмэгтэйчүүдийн тэргүүлэгчдэр салбар болгоны төлөөлөл 19 хүнийг сонголоо. Увс аймгийн багш нар сургуультанд хамрагдлаа. Боловсрол соёл шинжилгээ ухааны спортын яам 2019-с 2020 оны хичээлийн жилийн босгон дээр сургуулийн хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх арга зүй сургалтыг 8 дугаар сарын 15-наас 18-ны өдрүүдэд Улаангом хотноо зохион байгууллаа. Тус сургуулийн хүрээнд 40 сургагч багш хүрэлцээрж 1400 орчим багш нарыг чадваржууллаа. Ачт нуур байгалийн цогцлборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалтанд орлоо. Засгийн газрын хуралдаанаар шинээр болон өргөтгөлөөр 9 газрыг улсын тусгай хамгаалтанд авах улсын хурлын тогтоолын төслийг дэмжлээ. Дэвлийн арлын байгалийн нөөц газрын хөлийн загт Увс аймгийн Ховд Бөхмөрөн сум, Баян Үлгийн аймгийн Ногоон нуур сумын нутагт орших
Ачт нуурыг хамруулан өргөдгөж байгалийн зохицолборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалтанд авлаа. Бүгд найрамдах Солонгос улсын Япас компани захирал төлөөлөлд 8 дугаар сарын 21-ээс 25-ны өдрүүдэд Увс аймагт ажиллалаа. Ногоон байгууламж болон хөдөлмжийн төслийг Увс аймагт хэрэгжүүлэх судалгааны ажлын хүрээнд аймгийн удирдлагууд болон холбогдох агентлаг байгууллагуудын төлөөлөлтөд уулзаж санал солилцлоо. Энэхүү ажлын хүрээнд 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдөр бүгд найрамдах Солонгос улсын Япас компани болон Увс аймгийн засаг даргын тамгын газар Монголын эмэгтэйчүүдийн холбооны Увс аймаг дахь салбар зөвлөлтөд хамтран ногоон байгууламж төслийг хамтран хэрэгжүүлэх санамж жишгт гар нисэх сурлаа. Увс аймаг олон улсын стандартт нийцсэн нисэх сургастай боллоо. Увс аймаг дахь тэглээ цагаан нисэх будын явуулах замын өргөдгөлийн ажлыг байнгын ашиглалтанд хүлээж авлаа. Тус ажлыг улсын төсвийн 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Увс АД компани гүйцэтгэжээ. Тэглээ цагаан нисэх будын явуулах замын өргөдгснөөр уг нисэх онгоцны буудын хүчин чадал илүү сайжирч 3 усын ангиллалын буюу 100 хүртэлх суудалтай онгоцыг хүлээн авахд ямар нэгэн саадгүй болж тэглэлийн нөхцөл сайжирч байгаа юм а. Өндөр хангас сумын соёлын төвийн 80 жилийн Монгол Улсын ардын жүжигчин Жагдамбын лавдуугийн алдар тэмдэглэх баяр боллоо. Ойн баярыг нээж аймгийн засаг дарга Бацайхан менчилгээ дэвшүүлэн өндөр хангас сумд хийгдсэн хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл хийлээ. Түүнчлэн Улсын их хурлын гишүүн Монгол Улсын засгийн газрын гишүүн Сангийн сайд Хүрлбаатар өндөр хангас сумын эмнэлэгт иж бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин дагалдах хэрэгслийн хамт цагдаагийн тасагт 2 ширхэг мотоцикл гардуулж өгч менчилгээ дэвшүүллээ. Ингэснээр өндөр хангас сумын иргэд эмнэлгийн түргэн тусламжийн үйлчлэгийг түргэн шуурхаа авах, яралтай тохиолдолд аймгийн төв рүү эмчилгээг нь тасалдуулахгүйгээр хүргэх, цагдаагийн албан хаагчдыг ажиллах нөхцөл боломжоор хангалаа. Аймгийн багш нарын баг хурал боллоо. 2019-с 2020 оны хичээлийн жилийн аймгийн багш нарын баг хурал зохион байгуулагдлаа. Хуралд аймаг сумын сургууль цэцэрлэгийн төлөөлөл удирдлагууд нийтдээ 300 гаруй хүн оролцлоо. Энэвээр өнгөрсөн хичээлийн жилийн амжилт бүтээл алдаа оноогоо дүгнэж 2019 оны хичээлийн жил хийж хэрэгжүүлэх ажлынхаа зорилгыг тодорхойлохоос гадна амжилттай ажилласан багш нарыг шагнаж урамшууллаа. Өмнөговь сумд хийгдсэн бүтээн байгуулалтуудыг хүлээж авлаа. Увс аймгийн Өмнөговь сумын намрын голын төмөр бетон гүүр, сумын төвийн 1.3 км бетон зам, 5 км сайжруулсан замын ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тэргүүн саруул зам компани хийж гүйцэтгэн улсын комисс хүлээлгэж өглөө. Намрын голын бетон гүүрийг 48 м урт, 7 м өргөн 30 жилийн баталгаат хугацаатаагаар хийж гүйцэтгсэн бол сумын төвийн 1.3 км бетон зам нь зорчих хэсэг нь 7 м өргөн, ус зайлуулагч шуудуу, зам дагуу хоёр талдаа ногоон байгууламж болон явган зам гэрэлтүүлгийн хамтаар хийгдсэн байна. Улсын тэргүүний цогцлбор 2 дугаар сургуулийн 3 давхар болгох өргөтгөлийн барилгын ажлыг улсын комисс хүлээж авлаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Амар санаа компани гүйцэтгэсэн улсын тэргүүний цогцлбор 2 дугаар сургуулийг 3 давхар болгох өргөтгөлийн барилгын ажлыг 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдөр улсын комисс хүлээж авч шинэ хичээлийн жилд бэлэн боллоо. Тус сургуульд 1944 хүүхэд суралцдаг 3 давхрын өргөтгөл ашиглалтанд орсноор 300 хүүхдийн багтаамж нэмэгдэж одоо байгаа баг сургуулийн байрыг бүрэн суллаж цэцэрлэг болгосноор 5 дугаарагийн хүүхдүүдийн цэцэрлэгийн хүртээмж нэмэгдэнэ. Улаангом сумын 12 дугаар багт 150 хүүхдийн цэцэрлэг шинээр ашиглалтанд орлоо. Увс аймагт 2019 онд 6 цэцэрлэг шинээр ашиглалтанд орж 500 хүүхэд сурч хүмүүжих нөхцлөөр хангагдж байна. Улаангом сумын 12 дугаар багт 150 хүүхдийн 12 дугаар цэцэрлэг шинээр ашиглалтанд орж улсын комисс хүлээж авлаа. Тус цэцэрлэг нь 6 бүлэг 26 багш ажилчинтайгаар 12 дугаар багийн 262 гаруй хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулан үйл ажиллагаагаа эхэлж байна.